Зэ буян заяа чонон сүлд ба хонин сэтгэлгээ. Сүүлийн жилүүдэд хятадын зохиол чанарууны чонон сүлд роман Монголд маш их борлуулагдаж энэ ном дэлгүүрийн бестселлер болжээ. Энэ нь монголчуудыг ийм ихээр байлдан дагуулсан оюуны бүтээл нэлээд ховор юм аа. Өөрийн толгой дээр байгаа тэмээг хараагүй ч хүний толгой дээр хөвсийг харна гэсэн үг байдаг. Нэг ёсондоо хөгшин чон улсын гэдэг үндэсний уран зохиолын сод тойруулаа мэдэхгүй байж үнэлээгүй байж түүнээс ур чадвараар илэрхий дутуу гадаадын зохиолчийн зохиолд монголчууд маань нийтээрээ хош уран дагаж байгаад миний бие шүүмжлэлтэй хандсан юм. Миний анхны сэтгэгдэл 2007 онд өвөр Монголд чон тотем нэрээр монгол өчтөр хэвлэгдсэнийг нь уншаад анх муу зохиол гэж үзсэн. Хэдхэн жилийн дараа кирилл бичигт буугдан манай уншигчдыг хуйлруулсныг хараад харамссан. Маас угаасаа иймэрхүү зүйлд таалтай байдаг юм байна гэж бодсон. Чонон сүлд роман National Literary Prize шагналд тэргүүлэн шуугуулж байсан. Энэ шагнал нь уран зохиолоос илүү нийгмийн асуудлыг хүндсэн зохиолуудыг шалгаруулдаг. Энэ нь мөн Азийн уран зохиолыг сурталчлах, нийгэм улс төрийн хандлагыг эргээр сурталчлах зорилготой. Зохиолын уран сайхны үндэс нь зохиолд чонын тухай өгүүлэмжүүд ахуйн үнэмшил маш муу. Уран сайхны олон ур чадрын хувьд өрөвдөлтөө зохиол. Хятадын уран зохиолын хүрээнд чонон сүлд туйлын муу нэртэй. Уран сайхны сэтгэлгээний хувьд зохиогчийн чөлөөт сэтгэлгээнээс урган гарсан юунд ч үл баригдах ертөнц байдаг бол чонон сүлд нь түүх ахуй баримтаар тулгуурлан уран сайханжуулан бүтээгдсэн зохиолын тоонд хамаарах боловч Монголын ахуйг өнгөц байдлаар зохиомжилсон нь дутагдaltaй. Чонон сүлд нь улаан хамгаалагчдын үеийн туслах малчдын үнэн чанарыг гойчилж түүхэнд үлдээсэн хар толбыг нь цайруулах гэсэн бодлоготой. Уран зохиол нь хүчрхэг улс орнуудын улс төрийн бодлогыг түүхийг үзэх үзлийг өөрчилж чаддаг сурталчилгааны хэрэгсэл болсоор ирсэн. Америкийн нэгдсэн улсын өөрсдийн дайн төрөмгийлэлээ зөвтгөх PR-ыг киногоор дамжуулдаг. Харин Солонгос улс түүхэн кинонуудаар дамжуулан буурай түүхээ хүчрхэг болгон сурталчилдаг. Тэгвэл чонон сүлд нь монголчуудыг зэрлэг бүдүүлэг амтан мэтэр харуулах гэсэн санаа аргалтай. Чонон сүлд романд бичиг үсэггүй Чингис хааны тухай өгүүлсэн нь монголчуудыг бичиг соёлгүй мэтэр харуулах гэсэн оролдлого юм. Кэмо буюу хим химэх дүрс ичхийг хүн нүгэрн хэрглэж байсан бол Шант, Руни, Кедан уйгур зэрэг бичгүүдийг дараагийн үедээ хэрэглэж ирсэн. Зянруу нь үүнийг мэддэгч монголчуудыг чонноос ялгагдахгүй амтан мэтэр харуулахыг илүүд үзсэн. Харь гүрнүүдийн сайн муу бүхнийг сохроор бишрэн шүтэх хандлага маш түгээмэл байна. Үндэсний оюун санааны дархлаа алдагдаж сэтгэлгээний дороотол газар авсан. Мэдлэггүй дэлхийн үеэр нийгмийг нөмөрсөн. Эдийн засгийн хямралаас гарахаас илүү оюун санааны хямралаас гарах нь хэцүү. Гадаадын муухан ном зохиол амархан түгэн дэлгэрч олон нийт шүүн тунгаах чадваргүй болдог нь хонин сэтгэлгээг харуулж байна. Чонон сүлд романы нэр нь хүртэл буруу. Тотем гэдэг нь онго шүтэн гэсэн утгатай тул чонон онго байсан бол илүү оновчтой байх байсан. Шүүмжлэгчийн өгүүлсэн хоёр романы адил ба ялгаатай талыг харьцуулж үзье. Хөгшин чон улсын нь үндсэн агуулга буюу тал нутгийн чонны сэтгэлгээний асуудал нь бол тун төстэй юм. Харин хөгшин чон улсын нь хэмжээ авсархан, чонон сүлд нь хэмжээ том. Хөгшин чон улсын нь өгүүлэмж гайхамшигтай гүнзгий бол чонон сүлд өгүүлэмж тун гүйхэн. Туурвилсан хувь дахин давтагдчихгүй сонгодог. Харин чонон сүлд байдаг нэг бандгар усан арман. Эцэст нь өгүүлэхэд энэхүү кирилл бичигнээ буулгагдсан чонон сүлд романы нэр нь хүртэл буруу байна. Зянруу романа монголчуудын үгийн домогтой холбож чон тотем хэмээн нэрлсэнийг нь өвөр монголчууд махчлан буулгажээ. Харин монголчууд онго сүлд хоёроо ялгахгүй болтол дороодсон нь чонон сүлд хэмээх нэршээс нь нэрнээс нь хүртэл харагдаж байна. Тотем гэдэг үг бол ухтаа тухайн улс үндэсний гарвал үүслэн бэлэгддэг утгыг агуулж байгаа бөгөөд энэ нь монгол хэлээр онго шүтэн гэсэн үг юм аа. Тиймээс уг романы нэр монголоор чонон онго байсан бол оновчтой болох байлаа. Нэрнээсээ хүртэл буруу агуулмжтай энэ романыг шүтэн бишрэх үзэл нь нийт монголчуудын оюун санааны дороотлыг харуулж байна хэмээн үзэхээс өөр аргагүй хурж байна. Энэ романы нэрийг яагаад
зохистой биш гэж шүүмжлэгч үзснийг бодоорой. Монголчууд онго сүлт хоёроо ялгахгүй болтол доройтсон нь чонон сүлт хэмээх нэршээсэн нэр хүртэл харагдаж байна. Тиймээс Германы нэр монголоор чонон онго байсан бол илүү оновчтой.